Сайн байцгаана уу хүмүүстээ, та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээ эхлүүлцгээе. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол зэрэгцүүлэх холбоо түүнийг илрүүлэх арга хэрэглүүр гэсэн сэдвтэй хичээл байна. За нийлмэл үг бүтэхдээ нэг үг нөгөөтэйгөө харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэн хоршиж нийлэх. За эсвэл нэг нь нөгөөтэйгөө үндсээр буюу нэргүүлийн холбох нөхцлөөр захирагдан холбогдож нийлэх хоёр үндсэн арга байдаг. За үүнд дэр нь үндслээд нийлмэл үгийг зэрэгцэн нийлмэл үг, үсэрсэн нийлмэл үг гэж хоёр ангилдаг. За түүний дотроос хоёр үг бие биеэ захирахгүй харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэн холбогдож бүтсэн нийлмэл үгийг зэрэгцэн нийлмэл үг гинэ. Тэгвэл зэрэгцүүлэн холбох холбоог ерөнхийд нь нөхцөлийн арга, холбоосын арга гэж хоёр ангилдаг. За нөхцөлт нь бол энэ, ч, ад, эвч, сар гэсэн холбох үүрэгтэй зэрэгцүүлэн холбох үүрэгтэй нөхцлүүд байдаг бол за холбоост нь ба, бөгөөд, агаад, хийгээд, харин, эсвэл, бол, байтугай гэх зэрэг одоо холбох үгнүүд байдаг бахнэ. За тэгээд зэрэгцүүлэх холбоо хэлний нэгжүүдээр хэлний нэгж бүрт хэрхэн илэрч ямар үүрэгтэй байдаг вэ гэвэл за нэгтгэн зэрэгцээ үг буюу хоршоо үг. Энэ нь бол зэрэгцэн холбоо харьцаатай хамгийн бага нэгж болох учраас өгүүлбэрт нэг гишүүний үүрэгтэй байдаг. За тэгээд нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга, хоршин ба давтан зэрэгцүүлэх аргаар бүтдэгэ. За харин зэрэгцэн холбоотой хэлц бус чөлөөт одоо холбоо үгнүүд яадаг вэ гэхээр зэрэгцэн олон дагуул, зэрэгцэн олон цөмөн тус тусдаа бие даасан гишүүний үүрэгтэй байдаг. За бүтэх аргын хувьд бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын аргаар тус бүтдэгэ. За гурав дахь нь болохоор өгүүлбэрийн зэрэгцэн гишүүн. За энэ нь бол өгүүлбэр зэрэгцэн холбоо харьцаа бүхий дунд нэгж болдог. За бүтэх аргын хувьд бол нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын аргаар бүтдэгэ. За тус тусын жишээ болоод одоо тайлбаруудыг бас мөн хүснэгтээс гүйцэн сайн ажиглаж тусгал даалгаврыг ажиллахдаа ашиглаарай. За харин зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлогийн хувьд бол харьцангуй бие даасан өгүүлбэрүүд хэлхүүн цугаанд хойноосоо цуурч байрладаг. За иймээс одоо нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгож салгахад илүү хялбар байдаг. За өдийн нар шарж хонд хотлов. За энийг өдийн нар шарав, хонд хотлов гэдээ одоо ингэ салгасан байх жишээний. За дараагийн онцлог бол зэрэгцэн нийлмэл өгүүлбэр харьцааны хувьд өгүүлбэрүүд нь бие биеэсээ нөхцөлдөн шалтгаалцах тодорхой холбоо байхгүй өгүүлбэр зүүн сул одоо холбоонд байдаг. За мөн дундын нэг ерөнхий нэг ижил гишүүнтэй байдаг. Ийм онцлогтой. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн одоо дараах дөрвөн төрлийн бүрэлдэхүүн байдаг байна. За нэгт нь хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр. За хоёр дахь нь нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр. За гурав дахь нь хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр, нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр. За дөрөв дахь нь нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр гэсэн одоо бүрэлдэхүүнтэй байна. За тус бүрийн жишээг бас мөн сайтар ажиглаж хараарай хүүхдүүдээ. За тэгээд зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг одоо бүтэж байгаа арга хэрэглүүрээр нь холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, холбоост зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж хоёр ангилдаг. За холбоосгүй дотор бол нэгдэх арга нь хэлэх аялгаар буюу цэг таслал зогсоц авсан байх жишээний. За жишээлбэл одоо баян болдын насан дөчөөд толгой нь халзан, сахал нь битүү, нүдэн нь улбар, зан нь төв боловч зал нь их бололтой гэсэн өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал нэг цагт зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо одоо хэлэх аялгаар холбогдож зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бүтээжээ. За мөн дараагийн холбоосгүй зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн арга бол зэрэгцүүлэх нөхцөл байна. Ч, ин, ад, сар гэсэн нөхцлүүд байна. За хөвсгөл далайн гүн хөх хөнгөөр туналзан мярилцаж сардаг уулсын дээгүүр тэнгэр хязгааргүй цэлийн байлаа гэсэн өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал нэг цагт зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо одоо мярилцаж гэдэг үгэн дээр Ж гэсэн нөхцөлийг аваад одоо зэрэгцэн нийлмэл өгүүлбэр бүтээжээ. За харин холбоостой зэрэгцэн нийлмэл өгүүлбэр гэж үг хэлэх вэ гэхээр холбох үгээр хоорондоо холбогдсон байх өгүүлбэрийг хэлнэ. За ба, бөгөөд, агаад, хийгээд, харин, эсвэл, бол, байтугай гэх зэрэг холбох үгнүүдийг авдаг. За жишээ нь тасалгааны дотор зул ба дэнгүй хөлдөө хүйцийг хүүхэн ханд ноцоон ядах бөгөөд түүний утаа гэрийн дотор бүгшин нүд хорсно гэсэн өгүүлбэр нь одоо утгын хувьд үйл явдал нэг цагт зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо ба гэсэн зэрэгцүүлэн одоо
холбох үгээр холбогдож зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг бүтээжээ. За тэгэд өнөөдрийн хичээлийн түрэг өндөрлөө. Анхаарал хандуулсан суралцагчдаа баярлалаа.